Алтан уяг гэж хүнийг 3 удаа цагаатглаа. 3 удаа цагаатглаа. Энэ болгонд дахиад цаашаага дараагийн шатыг эхлүүлж ингээд энэ шүүхийн цагаатгаад байгаа шийдвэрийг үл зөвшөөрч ингэж яваад байна. Норвей алтан уяг бол Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшнэ гэдгээ ил тод илэрхийлсэн. Ардчилсан намаас өрсөлдөх болцоотой кандидатуудын дунд ер нь нийгмээс Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болцоотой кандидатуудын дунд хамгийн өндөр рейтингтэйгээр ирэмблэгдэж яваа улс төрч. Одоо 2027 оны улсын хурлын сонгуульд ардчилсан намаас өрсөлдөж болзошгүй учраас хэргийг ингэж зориуд удаашруулж эрх баригч нам нөлөөлж энэ үйл явц болж байна гэж ардчилсан намын мянган гишүүд үзэж байна. Хэргийн үйл баримт процессыг харахаар ингэж бодохоос бас аргагүй байна. 4 жил 3 удаа цагаатчаад байхад дахиад ингэж явж байна. Монгол Улсын ерөнхийлөгчид өрсөлдөх сонирхлоо илэрхийлснийхэн дараа энэ үйл явц бүр идэвчж байна. Тэгэхээр эндээс бол нэг лог харагдаж байгаа. Энэ улсад ардын намаас эрх баригч намаас өөр хүн ерөнхийлөгч нэр дэвшүүлж болдгүй юм уу? Ардчилсан намын нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд яаж болохгүй юм уу? Арай гайгүй рейтингтэй байгаа юм хийж бүтээхээр олондоо танигдсан энэ хүмүүсийн заавал хууль шүүхээр ингэж олон жил ингэж явах ёстой мó гэдэг лог харагдаж байгаа. Өөр одоо ингэж яг одоогийн байдлаар Монгол Улсын энэ шүүхэд эрүүг үеийг хэн шийдвэрлэх энэ процессын дагуу явж байгаа 3 цагаатчаад 4-өө ингээд сунжраа шүүгдэж байгаа хэрэг бол одоогоор ийм мэдээлэл бол байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр ардчилсан намын гишүүд дааман улсын хурлын гишүүд бид энэ нэг төрлийн хилмигдүүлэлт, залхаан цээрлүүлэлт 17 оноос хойш тоолох юм бол өнөөдөр энэ олон жил ингэж үргэлжлээд явж байгаа. 9 жил үргэлжилж байгаа. Яг ялагдчихаар татаад энэ хэргийг шийдвэрлэж гэсэн үеийн тооцох юм бол 4 жил гарan сунжирч байгаа. Энэ үйл явц бол ардчилсан намыг эрх ерөнхийлөгчийн сонгуульд амжилтгүй оруулах гэсэн эрх баригчдын нөлөөлөл байх вэ гэсэн болгоомжил байна бидэнд. Ийм учраас энэ асуудал дээр Монголын ард түмэн бас анхаарлаа хандуулаасай. Юу болж байгаа талаар өөрсдийн дүгнэлтээ хийгээсэй. Гэсэн үднээс өнөөдрийн 4:11 цаг дээр онцлон энэ алтан уяг ерхий сайтай холбоотой хэргийн талаар ярьж байгаа.